хэмжээ байхад төмөрүүдийг догсолдог байхад түн датайг хатаа сэдвээ байхад эртний манай улсад энэхүү явц тохиолдсон ирсэнжээ. Ухаан бэлэг сарууд үг хэлэн хийсэн наран датай хүү гэж байна. Нэгэн өдөр хүү энэ юм нь өсөж төрөндөө эндүү өссөн уудсан гэдэг эрдэм ухааны төрийн зэмийг хүндрийн дөөлтөөр ийм шидэд бүлгийн жагааг алс усын зүгтэлжээ. Хүүг хол нутгийн дээсийг алхаад удаагүй байдал гуниглан явах нэгэн настай хүн тааралдаж гэсэн хондог юм уу? Өмнө энэгэн болсон би инх бурхад байна. Энэхин нутаг минь их олон усраад байна. 6 жилийн зэгдээ зуршиг сайхан нутаг минь харгас нэгэн мангас өмнө зүгээс хэд буугаад өнөр олныг минь ихэд зовоодоо. Олон зэрэгс мангасыг дахаар модсон боловч иргэд нэгэн зэгсэн хийдээ. Өмнө мангас арын уулын биш үү? Аяар яваарай. Асуур өнгөсөлтэйгээ Магтам нь та бүр болдоо. Над ирсэн сайхан үсэн найсан тусгай ирнэ. Хүү цаашвшаа мангасын газарт хүрч очив. Мангас гарч ирээд өдрийн хооллох гэж өөрөө бүрээд ирв. Хүнд хоолн дагуулах гэж бүрээд ирв чи. Хүү За жам үгүй дусын хамаа хэр хүндэн юмнаа. Дусын хамаа өмч хуваачтай. Хүүхэр хүүхэртэй үүнээгээ хүү надад баг хөнгий байна. Ихэн мангастай адуу сүргээсээ түмний шатсан хүргийн жигүүд боомороо хишиг үсгэнгээ хүлээж байна. гэж хүү хийхэд мангас Хүүчи гомба Хусейн хаантан хаан сууд гэж заагаад байна. ингээд хүү мангасын хүчнээс бус хар том чулууг зүгээд голын дэргэд аваачваа. Энэ шидэт чулуу Хусейн хаантын хүлээд өгөх болно. Ингээд хүчүүн зүгөө. Ингээд чулуу мангасын хүчүүн зүгээд ухад мангас өөрийнхөө мөнгөс бод болсон живж өгчээ. Зузаан аял өмөрсөн 6 жилөөр таавараа жаргаж 50 жилийн хүйжээ. 60 жилийн жагад болоод 80 хоногийн